За өнөөдөр ингээд бурхан багшийн J1 хийдийн бурхан багшийн англих төгөдмийн бурхан багшийн заларч байсан. Энэ сайхан гайхамшигтай байрны тийм гандаг хөтөгийн өмнө ингээд суугаад та бүхэндээ бас бурхан багшийн үеийн энэ J1 хийд хийгээд одоо энэ Шаравстай хотод болсон бас нэгэн түүхийг өгүүлье. Энэ нь одоо J1 хийдэд нэг нь одоо настай эмэгтэй байсан. Тэр эмэгтэй бол ер нь энэ одоо бурхан багш хорвоо заларч ирж ном сургаал айлдаж эхэлснээс эхлээд өдөрт олон одоо залуу жижигхэн ховргуудыг гэртээ өрж хооллдог байсан. Тэгж хоол ундаа өгч буян хийдэг байсан. Тэгээд энэ J1 хийдээр ирж энэ лам ховргуудын амьдарч байгаа байруудыг цэвэрлэх, орчныг цэвэрлэх ийм ажлыг хийдэг байсан. Гэх мэтэр ерөөс өдрийг бол буян хийхэд л одоо тэр эмэгтэй өнгөрөөдөг байсан. Ягаад гэвэл тэр эмэгтэй нөхөрт гараад дөрвөн хүүхдээ одоо төрүүлж өсгөөд бүгдийн одоо тусад нь бие дааж гаргасныхаа дараа ерөөсөө үлдсэн амьдралаа бол ерөөсөө буян хийхэд зориулдаг байсан. Тэгээд энэ гайхамшигтай буяныг хийснийхаа дараа одоо залбирч өрөөл тавьдаг байсан. Тэр нь одоо нөхрийнхөө дэргэд төрөл авах болтугай гэж ингэж залбирч тэр хийсэн буянаа бол нөхрийнхөө дэргэд төрөхөд бол даатгаж одоо ингэж мөргө залбирдаг байсан. Тэгээд ингэж байтал нэг өдөр одоо тэр эмэгтэйгийн гэрт очиж байн хоол унддаг байсан залуу хургууд тэр эмэгтэй маш сайхан гайхамшигтай сайхан гоё хоол өгдөг байсан. Маш сайхан үйлчилдэг байсан. Тэгээ гэрт нь очиход одоо ямар ч хоол унд байхгүй нөгөө эмэгтэй бас ингээд нас урсан байсан. Тэгээ нас урсан байхад нь одоо байхыг мэдээ тэр залуу хургууд жоохон залуу хөөрхөн хургууд одоо санаа зовж ээж маань таалуулсан байна гэх хэмээн уйлалд нь буцан энэ J1 хийдэд хурж ирээд бурхан багштай уулзаад ээж маань нас барьсан байна. Хаан төрөл авсан бол гэдэг бурхан багшаас асуусан байдаг. Тэгтэн бурхан багш асар гайхамшигтай сайхан буян үлдсэн. Тэгээд тэр буянаа дандаа нөхрийнхөө дэрэг төрөл авах тухай гэж өрөөж байсан учраас тэр нөхрийнхөө дэрэг төрөл авсан байна гэсэн. Тэгтэн одоо хүмүүс гайхсан энэ хүний чинь нөхөр нь чинь нас бараад удсан шүү дээ. Одоо нөхөр нь одоо хаан төрсөн. Тэгээ хаан очиж төрсөн юм бэ асуухад энэ бол энэ төрлийнхөө нөхрийн тухай биш ээ. Урд төрлийнхөө нөхрийн тухай одоо ярьж байгаа асуудал юм аа. Урд төрлдөө энэ 33 тэнгэрийн орнд тэнгэрийн дагинс байсан. Тэгээ Эндэр хааны хатан байсан. Тэгээ Эндэр хааны хатан байгаад одоо тэнд олон одоо сая жилийн турш амьдраад тэгээ тэр одоогоос 80 жилийн өмнө хүний ертөнцөөр 80 жилийн өмнө бол тэр хүн одоо хормос тэнгэртэй хамт бусад хаттуудын хамт цэцэрлэгт зугаацж аваад өглөөгөр зугаацаад ингээд явж явах үедээ гинт биеийн муудаад дотгошоогоо орсон, өрөөндөө ороод тэгээд биеийн мууд ер нь тэнгэрүүд бол биеийн муудагууд маш амархан одоо таал төгсдөг. Таал төгсөөд энэ одоо Шаравстын хотод бол төрсэн байдаг. Шаравстын хотод төрөөд одоо насанд хүрээд тийм ээ хүмүүс төрөөд тэгээд нөхөрт гараад дөрвөн хүүхэдтэй одоо болоод тэгээд дөрвөн хүүхдтэйгээ өсгөж том болгоод тэгээд одоо 80 жил болсон. Тэгээд таалал болоод буцаад тэр буянныхаа хүчээр бол тэр 33 тэнгэрийн оронд бол одоо Эндэр тэнгэрийн дэргэд очиад төрсэн байдаг. Тэгээд Эндэр тэнгэр тэр чинь буцаж энэ хүний ертөнцид 80 жил болоод тэр асар гайхамшигтай буян хийсэн учраас асар үзэсгэлэнтэй тэнгэрийн дагин суулж төрөөд уртхаас илүү үзэсгэлэнтэй болоо хүрээд ирсэн. Тэгтэн одоо 33 тэнгэрийн оронд бол өглөө одоо гарч тоглож байсан хормос тэнгэр дагинсуудтайгаа зугаасч байсан цэцэрлэгтэй зугаасцаар байсан. Тэгээд тэр тэнгэрийн дагинсыг эргээд буцаад хүрээд ирэхэд нь чи одоо яасан гайхамшигтай үзэсгэлэнтэй болоо вэ? Чи өглөөгөр чи хаана байсан бэ гэж асуусан. Тэгтэн нөгөө эсвэл хүний ертөнцид төрөөд 80 жил амьдраад дөрвөн хүүхэд нөхөрт гараад дөрвөн хүүхэд төрүүлж өсгөөд тэгээд хийсэн буянаа таны дэргэд төрөх болтугай гэж өрөөл тавьсаар байгаад ингээд өнөөдөр таны дэргэд төрөөд ирлээ гэж хэлэхэд ер нь хүний ертөнцид одоо хүмүүс хэдэн жил насалдаг вэ гэсэн 100 хүрэхгүй насалдаг гэсэн. Тиймхэн насалдаг юм уу хэмээн одоо тэнгэр өгүүлж байсан гэдэг ийм түүх байдаг. Тэгэхээр энэ юугаар хүний ертөнцийн амьдрал маш богинохон байна. Энэ богинохондоо амжиж бас ариун ном дэлгэрч байгаа энэ цаг үед амжиж сахиж санамаараа сайжиж сахиж өөрийгөө аз жаргалтай байлгаад мөн самади бясалгал хийж төвлөрлөө хөөс сэтгэлийг хийзэн болох мөн вишна бясалгал хийж
гэгэрэл ариуслалт төрж үеийн өрөө нэмгэлж цаашдаа муу үйл хийдэггүй болох дадал зуршилтай болох. Муу үйл хийснээр өөрөө зовдөг. Харин сайн буйн хийснээр жаргах хувьтай учраас одоо ийм сайхан буйны үс чамдах хэрэгтэй. Тэгээд бурхан багш тэр үед хэлсэн байдаг. Энэ бүсгүй хэрвээ хүссэн бол одоо бурханы заасан сар зөвхөн одоо өглөг өгч буйнд одоо тэр энэ дээр тэнгэрийн 33 тэнгэр орон төрлөөч гэсэн тэнд мөнхөд амьдрахгүй. Хэдэн сая жилийн дараа бас тэндээс бас дахиад тэр жаргалтай амьдрах хугацаа дуусахад сэтгэлийн гүнд үйл өрүүд нь байж байгаа. Дахиад тэр тэнгэр орноос дооших таам бид адгуус асуур тэр үйл өрүүд нь байгаа учраас тэр нь хөтлөөд дараа төрөл дээр очдог. Тэгэхээр энэ одоо тэнгэр орон төрөхтэй нь бол төр зөөрийн одоо жаргалтай төрөл түүнээс биш мөнхийн одоо амар амгалан биш ээ. Тэгэхээр тэр эмэгтэй энэ төрөлдөө бурхантай учирсан ариун номтой учирсан боловч тэрнийг нь одоо хэрэгжүүлж энэ нирваны амал хизээч одоо өвдөхгүй хөдлөхгүй өгөхгүй мөнхийн жаргаланд хүрэх боломжийг алдсанд нь бол бурхан багш харамсан өгүүлсэн байдаг.